22 дахь удаага зохион байгуулахаар төлөвлөөд энэ удаагийн тэмцээний онцлог гэвэл анх удаага Монгол улсын нийслэлийн төр захиргааны байгууллагууд за мөн гадаадын байгууллагууд, дотоодын төрийн бас байгууллагууд өргөн хэмжээгээр хамтран оролцож байгаагаар онцлогтой байна. Тэгэхээр та бүхэн өмнөөс энэ тэмцээний тухай зөндөө сурвалжиж байсан хүмүүс. Тэмцээн бол хамгийн хотын зам хагас марафон гүйлтийн тэмцээн байдаг. Өөрөөр хэлбэл 21 км. За тэгээ 3 км-ийн зайд насан туршид, өсвөрийн тамирчид, за мөн ахмадууд маань бүгд уламжлалтай. За энэ тэмцээний гол агуулга бол үндсэндээ өмнөх жилүүдэд зохиогдож байсан хэлбэр агуулгын хувьд үндсэндээ адилхан. Гэхдээ энэ жил анх удаага Богд хаан уулын шавартын амнаас эхлээд төр хурах цэцээгүй манширээд зүүн ширээд дугуй цаанаас зайсан болохоор 50 км-ийн зайд уулын гүйлтийн тамирчид энд оролцохоор одоо бүртгүүлээд бэлтгэлээ хангаж байгаа нь маш онцлогтой юм арга хэмжээ болох гэж байгаа. За тэгээ энэ жил нийтдээ бол үндсэндээ бол гадаад дотоодын 1000 гаруй гүйгчид оролцогчид урилгаар оролцсон. За мөн Япон улсаас 100 гаруй оролцогч энэ тэмцээнд бас ирж гүйж Монгол улсын тал нутаг уул тал онгон сайхан байгалийн маань үзэж бас сонирхох юм боломжтой болж байгаа. Улаанбаатар хотоос бас ач холбогдлогууд нийслэлийн засаг даргын захирамж гарсан байгаа. А674 гэсэн энэ захирамжийн маань ач холбогдол нь юу гэхээр жил болгоны 8 дугаар сарын 3 дахь 7 хоногийн бүтэнсээ өдөр болгоны тал нутгийн марафоныг зохион байгуулахад хамтран оролцох ажлын хэсэг байгуулсан гэсэн ийм захирамж гарсан байна. Энэ яаж юм бэ гэвэл Улаанбаатар хотод жил болгоно 5 дугаар сард 6 дугаар сард марафон зохион байгуулагддаг байсан. А энийг түрүүжлээс жил болгоны 5 дугаар сарын 3 дахь 7 хоногийн хагасанд автомашингүй өдөр Улаанбаатар марафоныг зохион байгуулах гэсэн захирамж гарснаас хойш энэ жил та бүхэн мэдж байгаа 5 сарын 17-нд зохиогдсон. Энэ марафон дээр 30 мянган дотоодын гүйгчид болон 400 гаруй гадаад гүйгчид оролцсон. Урд өмнө яадаг гэсэн бол 100 гаруй гадаад гүйгчид 200-аас ер нь хэтэрдэггүй байсан. Тэгэхээр нийслэлийн аяж улсын газраас санал болгоод жил болгоны 8 дугаар сарын 3 дахь 7 хоногийн бүтэнсээ өдөр болгон энэ тал нутгийн марафон гэдгийг зохион байгуулж байхаар зүйтэй маа гэж үзэж санал болгож энэ захирамж гарсан байгаа. Арга хэмжээ авахтай нэлээдгүй одоо санхүүгэн болоод менежментийн дэмжлэг үзүүлж ажиллахаар төрүүлсэн нэг Монгол улсын иргэнийг нас хүйс харгалзахгүйгээр олон улсын одоо уулын жимийн гүйлтийн тэмцээнд оролцох одоо бүхий л зардлыг одоо гарган одоо тэр хүнийг спортын амжилтыг дэмжих олон улсад томоохон тэмцээнд оролцох юм боломжийг бас нээж байгаагаараас нэлээд онцлог юм уу гэж бодож байна. Явна. Тэгээд 50 км-ийнх нь бол ерөнхийдөө богдуулаар дамнан гүйх юм байгаа.